Орой минь сайхан амрчнаар хүмүүжигчтэй Монголын мэдээ суугийн бэлтгэрэгдэг цагийн урд мэдээллийн хөтөлбөрийн баасан гарагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Үндэсний бичиг соёлын өдрийг тохиолдуулан харааны бэрхшээлтэй хүмүүст зориулан бүтээсэн Daisy болон Braille номын нээлт Улаанбаатар хотын төв номын санд боллоо. Монгол улс Марракешийн гэрээнд нэгдсэн 10 дахь орн болж харааны бэрхшээлтэй болон хэвлэмэл бүтээгдэхүүн уншихад хүндрэлтэй хүмүүст зориулан ном хэвлэлийг хүртээмжтэй байдлаар нийтлэж тэднийг нийгэм соёлын амьдралд оролцох боломжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаагийн үр дүн эхнээсээ энхүү гарч байна. Шинээл 148 дугаар. Батбол 29 настай Монгол Улсын их сургуулийн улс төрийн ангийг дүүргэсэн 7 настайгаас барайлаар хэвлэгдсэн ном зохиолуудыг уншиж эхэлсэн. Гэвч барайл үсгээр хэвлэгдсэн номын тоо хязгаартай байдгаас болоод сансандаа хүртэл уншиж чаддаггүй байсан. Харин өнөөдөр дэлхийн сонгодгуудаас эхлээд мэрэгжлийн ном тохиомлуудыг барайлуулан сонсдог хэлбэрээр унших боломжтой болжээ. Ердийн хүмүүстэй адилхан төвшөнд номыг унших боломж юм. Тэгээ энэ боломж нь биднэрт юуг олгож байгаа гэхээр альва нэг аудио ном юм уу альва нэг дижитал номныг бодвол бид нэр хүртээмжтэй хэлбэрээр тухайн номыг хүмүүст хүргэж тухайн хүмүүстэй адилхан ярилцж чадах юм бололцоог л ерөөсөө Daisy ном гэж хэлээд байгаа. Daisy буюу сонсдог номын хувьд хуудасны дугаар ишлэлгээд бүхий л зүйлийг дурддаг, тэдний тусгай хэрэгцээг бүрэн хангах бүтээл байдаг. Тиймээс Батболдтой ижил 16 мянган харааны бэрхшээлтэй иргэд бусдтай адил боловсрох боломж нь нэг шат урагшиллаа. Хүүхдүүд 50 төрлийн 20,073 хуудас барайл үсгээр хэвлэгдсэн ном болон 806 цаг 19 минутын сонсдог номтой болж байгаадаа баяртай байсан юм а. Намайг Адя гэдэг. Би 12 настай. Би ерөнхийдөө үлгэрийн ном унших туфттай. Уншсан үлгэрүүдээс хамгийн их таалагдсан үлгэрийн их талаас тэгээ цасан гүнж. Хамгийн сайхан зүйл нь болохоор их сургамжтай зүйл их юмэг л хийж чаддаг. Хаантлаа номноос ихтэй 3 дугаар бат 3-ыг авах гэж байгаа юм. 3 дугаар дэвтэр нь ирсэн барайлаар тэгээл би тэрийг нь авч унших санаатай. Улаанбаатар хотын төв номын сан 2004 оноос эхлэн харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан танхимны ажиллуулж байна. Энэ хугацаанд 200 гаруй байнгын үйлчлүүлэгчтэй болсон. Тиймээс сонсдог ном хэвлэх Daisy студийг дэргэдээ байгуулсан тус студ нийт 130 орчим бүтээл хэвлснээс 50 номыг боловсрал соёл шинжлэх ухааны яамны дэмжлэгтэй бүтээсэн байна. Хүмүүсийн оюун ухаанд тэлжтэй мэдлэг чадвараа өргөжүүлэх, сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх, ер нь нийгмийн харилцаанд оролцох одоо бүхий л хүрээнд бүрэн дүрэн мэдээлэл авахд бол ном унших хэрэгцээ бол хамгийн чухал. Ном унших эрх маань бол хамгийн чухлаар тооцогдох ёстой. Монгол улс 2015 оны 7 дугаар сард Марракешийн гэрээнд нэгдсэн 10 дахь орн болжээ. Энэ нь харааны бэрхшээлтэй болон хэвлэмэл бүтээл уншихад хүндрэлтэй хүмүүст зориулан ном бүтээлийг хүртээмжтэй хэвлэн нийтлэх ажил эрчимжих нэг алхам болсон. Тэдэнд утга зохиол урлагийн бүтээл сонирхох, судалгаа шинжилгээ хийх, шинжлэх ухааны үр шимийг нь хүртэх боломж ийхүү нэмэгдэж байна.